Нэгүслэр дүрж амьдрахын номын 3 дугаар бүлэг. Христийн нэгүсэл. Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн өгсөн бол тех тусмаа Бурхны нэгүсэл болон Есүс Христ гэгч ганц хүний нэгүслэр ирсэн бэлэг нь олон хүнд бэлгсэн юм. Ром 5 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл. Христийн нэгүсэл нь бэлэг. Энэ ишлэлдэр Адамын алдаа зөрчлөөс болж хүн төрлөختөн гимнүгэлд унснаас болж төрөхдөө л гимнүгэлтэн гэсэн оноштой гарч ирдгийг хэлж байна. Бид сүнс дотроо үхсэн байдаг гэсэн үг. Харамсалтай нь ихэнх хүмүүс өвчтэйгөө гимнүгэлд үхснээ ч мэддэггүй. Өвчин бол хүсэх зүйл биш. Та эмчтэр очих үед заримдаа оншилгоо хийлгэх, шинжилгээ өгөх шаардлагатай байдаг. Хэрв өвчтөй байх юм бол эмчилгээ бичиж өгнө. Үүний адил хууль нь бидэнд ямар гимнүгэл хийснийг оншилж өгдөг. Харин нүглийн шийтгэл нь үхэл юм. Шинжилгээ, оншилгоо нь эмчилгээ биш гэдгийг хүмүүс мэддэг. Цусны шинжилгээ өгснөөр таны өвчин эдгэхгүй. Харин цуснд ямар зүйл байгаа, юу нь болохгүй байгааг л илчилнэ. Үүнтэй адил Библийн хуулийг сахиад авралт хүрэх юм шиг боддог хүмүүс байдаг. Аврал зөвхөн Бурханаас юм. Харин Бурхан энэ өвчнөөс аврахыг хүсдэг. Тиймээс эмчийг ч өгсөн, бүрэн эмчилж чадах эмээг ч өгсөн. Тэр өөрийн цорын ганц хүү Есүс Христийг бидэнд авгаа эмчээр илгээсэн. Сайн мэдээг бидэнд эм болгон өгсөн. Хэдий онцлогдсон ч, өвчтөөгөө мэдсэн ч, эмчилгээ бас эмчлэх эмч байхгүй бол бид цөхрөлд орно. Харин Бурхан өөрийн нэгүслэр Есүсийг эмч болгон бидэнд илгээсэн юм. Хэрв та хүсвэл Есүс эмчээр эмчлүүлж болох ба сонголт таны гарт байгаа шүү. Лук 5 дугаар бүлгийн 31-ээс 32 дугаар ишлэлд Есүс тэдэнд эмч эрүүлд нь бус, өвчтөд нь хэрэгтэй. Би зөвхтийг бус, харин нүгэлтнүүдийг гимшил дутахаар ирсэн юм гэв. Олон хүн Бурхны талаар ярьдаг боловч яг цор ганц аврагч эзэн Христийн талаар ойлголтгүй, харин өөрийн төсөөлсөн Бурхан гэдэг ойлголт дотроо эргэлдэх, эсвэл бүр хайрцаглан зурж, гараараа бүтээсэн сэтгэлдээ бодож олсон бурхадтай байдаг. Библи уншдаг итгэгч мөртөө Бурхныг юусоо мэдэхгүй, Бурханаас явуулсан хүмүүсийг ч таньж мэдэхгүй тохиолдол байж болно. Тод жишээ нь Есүсийг танихгүй байсан фарисеучуд юм. Тэд Бурхны бичвэрийг судлахад олон цагийг зарцуулан, амьдралаа хүртэл Бурханд өргөсөн хэдий ч амьд Бурхны хүү ирэхэд таниагүй. Есүс өөрөө хэлж байгаа гашуун боловч үнэн үгийг харцгаая. Иохан номын хэсэг ишлэлийг уншаад би өөрийн мэдлгүй дуу алдаж яанаа л гэж бодогдсон билээ. Эдгээр ишлэлийг уншихаас өмнө хамтдаа залбирцгаая. Залбирал. Ариун сүнсээ та бидэнтэй хамт байгаарай. Энэ ишлэлийг бидэнд ойлгуулж, ухааруулж өгөөрэй. Бидний эзэн Назарын Есүс Христийн нэрээр амен. Иохан 5 дугаар бүлгийн 37-оос 44 дугаар ишлэл. Намайг илгээсэн эцэг өөрөө намайг гэрчилсэн юм. Та нар хизээж түүний дууг сонсоогүй, дүр төрхийг нь ч хараагүй. Илгээсэн нэгэнд нь итгээгүй тул та нарын дотор түүний үг оршдоггүй. Та нар бичврүүдэд мөн хам бий гэж боддог тул тэднийг нягталдаг. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ. Та нар амьтаа болохын төлөө над руу ирэхийг хүсдэггүй. Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй. Та нарын дотор Бурхны хайр байхгүйг би харин мэднэ. Би эцгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар намайг хүлээж авдаггүй. Хэрв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна. Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа би биеэсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж яаж итгэж чадах юм бэ гэжээ. Эндээс харвал үг бичвэр Есүсийн талаар тэр өөрөө зааж байна. Тэгэхээр орчуулгын энэ хувилбараас сайн харах юм бол бичвэрүүд нь намайг гэрчилдэг боловч жинхэнэ амь нь би байгаа юм аа. Бусад зүйлс нь амь өгөхгүй шүү дээ гэж хэлж байна. Учир нь тэдгээр нь зөвхөн намайг гэрчилдэг юм аа. Харин та нар над руу ирвэл мөн хамтаа болно гэж хэлжээ. Гэтэл 39 дугаар ишлэл дурдсанаар иудээчүүд зөвхөн бичвэрүүдийг нягталдаг байжээ. Би холын замд нөхөртөөгөө явж байхдаа нэгэн алдартай хүний номыг сонссон юм. Номын төгсгөлд Библиэлд суурилсан сайн цуглаанд яваарай гэж хүмүүсийг урамшуулж байна. Тэгсэн ариун сүнс надад энд буруу ярьж байна гэж хэлв. Би ч айгаад би буруу сонслоо. Энэ мундаг хүнийг шүүхнү?
Би чинь хэн болоод эсвэл би бардан болж байна уу гэсэн юм бодов. Тэгсэн төд удалгүй ариун сүнс Христээр суйрлагдсан чуулган гэж хэлээд дээрх ишлэлийг надад харуулхад би машин дотроо гайхан олон зүйлийг эргцүүлэн бодсонсон. Гэртээ ирсний дараах ням гарагийн цуглаан дээр яг энэ ишлэлээр манай пастор сургаал айлдах үед би энэ бүхэн эзнээс бөгөөд надад юу заахыг хүссэн болоо гэж улам нэгтэлсэн юм. Бид үгэн дээр суурилсан чуулган гэж ярьсаар байгаад бичвэр рүү үгүй гэдэг ялгааг харахгүй болжээ. Нэг үгээр бол Христээр, үгэн дээр, Библиэлд суурилсан гэдгийг адил гэж боддог болчихсон. Эсвэл ойлгомжтой гэд тоодоггүй байх. Бид бичвэрийг Иохан номын 1-р бүлгийн 1-ээс 3-р ишлэлд гарч байгаа үгтэй хольж ойлгодог. Эхэнд үг байсан. Үг Бурхантай хамт байсан. Үг өөрөө Бурхан байсан. Тэрээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм түүгээр бий болсон бөгөөд бий болсон юмсаас түүнгүүгээр бий болсон юм гэж нэг ч үгүй. Иохан 1-р бүлгийн 1-ээс 3-р ишлэл. Энд бичигдсэн том үсгээр эхэлж бичсэн үг гэдгийг сайн харвал амьтай болоо зогсохгүй Бурхан гэж тодорхойлж түүгээр бүх зүйлс бий болсон гэж бичсэн байна. Бичвэр болон үг хоёр адил утгатай яригдаж болох ч том үсгээр бичсэн үг болон жижиг үсгээр бичсэн үг хоёр ялгаатай. Бичигдсэн үг буюу Библиэд байгаа үгс Есүсийг гэрчилдэг байгаа. Яг л Бурхан гэж том үсгээр бичсэн ба жижиг үсгээр бичсэн Бурхан хоёр нь ялгаатай шиг. Нэг нь орчлон ертөнцийг бүтээсэн Бурхан, нөгөөх нь хүний санаа ба гараар бүтээгдсэн жинхэнэ биш Бурхан. Библиэд Бурханы амьд үгс бичигдсэн. Харин Иохан 1-р бүлгийн 1-р ишлэл дэх үг нь Христийг хэлж байна. Тэр нь Есүсийг оноон хэлж байгаа бөгөөд тэр өөрийнх нь тухай бичигдсэн үгсээс өөр юм. Иохан 1-р бүлгийн 14-р ишлэлд үг нь махбод болж бидний дунд оршин бид түүний алдар суг үзсэн. Энэ нь эцгээс цор ганц төрөгчийн алдар бөгөөд нэгүсэл ба үннээр дүүрэн юм гэжээ. Есүс бол амьд бөгөөд аврагч эзэн. Библи дэлхийн ертөнцийг бүтээгээгүй, харин Бурхан бүтээсэн. Библи харин Бурхан болон түүний хүүг гэрчилдэг. Мөн Бурханы хүмүүсийг чадамгай болгон бэлтгэхийн тулд бидэнд зааж залруулах, зөвд чиглүүлэх зорилгоор өгсөн ариун бичээс юм. Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заах үе, зэмлэх үе, залруулах үе, зөвд чиглүүлэх үед тустай. 2-р Тимот 3-р бүлгийн 16-р ишлэл. Библи бол маш олон зүйлийг олж мэдэн суралцах учиртай таны ширээний ном юм. Библи нь Бурханаас ирсэн үг бөгөөд Бурханы амьсгалснаар бичигдсэн. Би Библиэд хайртай бөгөөд огт Библийг үгүйсгэх гээгүй гэдгийг ойлгоорой. Библи миний өдөр тутмын ном, миний хоол, амьдралын нэг хэсэг. Гэхдээ би эзэн Есүс Христийн нэгүслэр аврагдсан. Би Библийг уншиж эхлэегүй байхдаа сайн мэдээгээр дамжуулан Есүст итгэсэн. Харин аврагдсан тэр сарда шинэ гэрээг би олон удаа уншсан. Ойлгохгүй, уншиж дуустдаггүй сонин ном байна гэж бодож билээ. Энэ нь 1993 оны 7-р сард болсон явдал юм. Үгийг хичнээн судалсан ч гэсэн үнэхээр Есүс рүү очих нь чухал. Жинхэнэ үг бол Есүс Христ юм. Тэрээр нэгүсэл ба үннээр дүүрэн билээ. Бид бичвэрүүдийг судлах үедээ л Христийг сайн ойлгодог. Есүсийг таних алхмууд. Бурхан бидэнтэй асуултаар их ярилцдаг. Тэрээр Библиэд 180 гаруй асуултыг бидэнд тавьснаас хамгийн урт асуулт нь Иов номонд байдаг. Би таныг дараах 4 асуултад чин сэтгэлээсээ хариулаасай гэж хүсэж байна. Бичвэрт бичигдсэнтэй нь холбож хараад хариулж болно. Би бас өөрийн олсон зарим хариултыг энд бичлээ. Та өөрөө нэмж бичиж болно шүү. 1-р Христ гэж хэн бэ? Есүс Христ бол төгс хүчит Бурханы цор ганц хүү. Та бол Христ, амьд Бурханы хүү мөн гэв. Матай 16-р бүлгийн 16-р ишлэл. Аврагч. Эцэг нь хүүгээ ертөнцийн аврагчаар илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна. 1-р Иохан 4-р бүлгийн 14-р ишлэл. Эзэн. Бурхан тиймээс та нарын цовдлсон тэр Есүсийг эзэнч Христч болгосон. Үйлс 2-р бүлгийн 36-р ишлэл. Хаан. Учир нь тэр бол эздийн эзэн, хаадын хаан билээ. Илчлэл 17-р бүлгийн 14-р ишлэл. Сайн хончин. Сайн хончин нь бий байгаа юм. Иохан 10-р бүлгийн 14-р ишлэл. Тэргүүн тахилч. Иймээс
тэнгэрт заларсан авгаа тэргүүн тахилж болох Бурхны хүү Есүс. Еврэ 4-р бүлгийн 14-р ишлэл. Иш үзүүлэгч. Эзэн, би таныг иш үзүүлэгч болохыг харлаа. Иохан 4-р бүлгийн 19-р ишлэл. Найз, би та нарыг анд нөхөд гэж дуудав. Иохан 15-р бүлгийн 14-р ишлэл. Багш, та нар намайг багш гэж дууддаг. Тэр нь би мөн тул та нарын зөв. Иохан 13-р бүлгийн 13-р ишлэл. Үг нь махад болж бидний дунд оршин. Иохан 1-р бүлгийн 14-р ишлэл. Зам, үнэн, ам. Зам, үнэн, ам бол би байгаа юм. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй. Иохан 14-р бүлгийн 6-р ишлэл. Харин Христ таны хувьд хэн бэ? 2-дугаарт. Христ дэлхийд юу хийсэн бэ? Өөрийн амийг зориулсан. Исая 51-р бүлгийн 1-ээс 12-р ишлэл. Нүглийн уучлалыг өгсөн. 1-р Иохан 1-р бүлгийн 9-р ишлэл. Хараал болсон. Галаад 3-р бүлгийн 13-р ишлэл. Биднийг ялгүй болгосон. Исая 53-р бүлгийн 4-өөс 13-р ишлэл. Тахил болсон. Еврэ 7-р бүлгийн 27-р ишлэл. Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Яагад гэвэл тэрээр өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийгээ нэг мөсөн хийжээ. Еврэ 7-р бүлгийн 27-р ишлэл. Та өдөр бүр нүглийн тахил өргөх шаардлагагүй болсон. Нэг л удаа тахил болон өргөгдсөн тухай энэ ишлэлийг 6-аар үзүүлвэл бидний өнгөрсөн одоо ирээдүйд хийх бүх гим нүглийг тэрээр загалмаа дээр шийдсэн байна. Дээрхтэй холбоотой тайлбар болох нүглийн уучлал нэгүсэлтэй холбоотой хүснэгтийг та номын 60-р хуудаснаас уншаарай. Та бидний ирээдүйд хийх гим нүгэлж уучлагдсан. Тиймээс та ямар ч муухай гим нүгэл үйлдсэн нэгүсэл тэнд үргэлж байгаа. Гэхдээ санаатайгаар нүгэл үлдээд бай гэж хэлээгүй. Харин санамсаргүйгээр нүгэл үйлдчихвэл нэгүсэл байгааг санан уучлалыг хурдан хүлээж авч сурах хэрэгтэй юм. Чин зүрхнээсээ гимшин, гим нүглээсээ эргэх нь ч бас чухал. Есүс юу хийснийг толгойгоороо ухаанаараа ойлговч зүрхэндээ бүрэн хүлээн зөвшөөрдөггүйгээсээ болоод алдаа гаргадаг. Үнэхээр Есүс Христийн дотор байгаа бол Есүс Христийг зүрхэндээ хүлээн авсан бол ямар ч ял байхгүй зөвтгөгдсөн гэсэн үг. Та өөрийгөө болон бусад хүмүүсийг яллаж байгаа бол тэр бүх ял алга болсон. Та чөлөөлөгдсөн. Таны гим нүгэл угаагдсан. Учир нь Христ доторх амийн сүнсний хууль нь намайг болон таныг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн. Еврэ 17-р бүлгийн 17-р ишлэлд бүр би цаашид тэдний нүглийг, тэдний ёс бус явдлыг эс санана буюу хийсэн хэргийг нь ч үл санана гэжээ. Тэгэхээр одоо Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Учир нь Христ Есүс доторх амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ. Ром 8-р бүлгийн 1-ээс 2-р ишлэл. Христ танд юу хийсэн бэ? Таны бодлоор 3-р бид юу хүлээж авсан бэ? Эрх чөлөөг Галаад 5-р бүлгийн 1-р ишлэл. Уучлалыг Эфес 1-р бүлгийн 7-р ишлэл. Шин зүрх, шин сүнсийг Изекиэл 36-р бүлгийн 26-аас 27-р ишлэл. Нэгүсэл дотор алхах эрхийг Иохан 1-р бүлгийн 16-р ишлэл. Христ дотор байх эрхийг Галаад 2-р бүлгийн 20-р ишлэл. Бурхны хүүхэд байх эрхийг Дуулал 82-р бүлгийн 6-р ишлэл. Зөвхт байдлыг Ром 3-р бүлгийн 22-р ишлэл. Ариун байдлыг 1-р Коринт 1-р бүлгийн 30-р ишлэл. Төгс хайрыг 1-р Иохан 4-р бүлгийн 18-р ишлэл. Христийн оюун ухааныг 1-р Коринт 2-р бүлгийн 16-р ишлэл. Есүсийг Иохан 15-р бүлгийн 4-р ишлэл. Тэгээд би та нарт шин зүрхийг өгч, та нарын дотор шин сүнсийг өгнө. Би бие махбодоос ч чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө. Би сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарилгуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ. Изекиэл 36-р бүлгийн 26-аас 27-р ишлэл. Харин 1-р Коринт 2-р бүлгийн 16-р ишлэлд
бидэнд харин Христийн оюун ухаан бий гэжээ. Бид маш олон зүйл хүлээж авсан. Түүний дотроос хамгийн чухал нь Христийг, өөрийг нь бид хүлээж авсан. Би нэрийг тань тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр намайг хайрлсан таны хайр тэдний дотор, би ч бас тэдний дотор байх юм гэлээ. Иохан 17 дугаар бүлгийн 26 дугаар ишлэл. Та Христийг үнэхээр хүлээж авсан бол өдрөөс өдөрт түн шиг болох болно. Түүний зан төлөвтэй байх болно. Дүлгөөн даруй болно. Энэ үнэнийг мэдвэл Христ итгэлийн амьдрал танд хамаагүй амархан болно. Би Бурханд эсвэл Есүст юу хийх вэ гэх мэтчлэнгээр үйлстэй анхаарахын оронд Христ дотор байх, Христ шиг байхын тулд Бурханд анхаарлаа хандуулснаар та хамаагүй амар амгалан амьдрах болно. Үйлс нь зүгээр л итгэлийн дагах үр жимс юм. Тиймээс албадлагаар биш, аяндаа хийгддэг зүйл. Анхаарал тань Есүс дээр байна уу? Эсвэл үйлс дээр байна уу гэдг нь л чухал. Та Христ дотор байхад аяндаа л Бурхны хүсснийг хийх болно. Санаа зовхооч болно. Тэгэхээр та Христээр дамжуулан юу хүлээж авсан бэ? Дөрөвдүгээрт, Христ дотор бид хэн бэ? Энэ үеийн явдал нийцэлгүй, харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байгтун. Тэгвэл Бурхны сайн, тааламжид, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Ром 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэл. Христ дотор та цоо шин бүтээл бөгөөд шин мөн чанарыг авсан. Харамсалтай нь бид оюун бодлоо шинжлээгүйгээс болоод аврагдхаасаа өмнө байсан хуучин махан биеийн мөн чанартайгаа зуралцаар байдаг. Энэ үеийн явдалд нийцэлгүй гэдэг үгийн тайлбарыг харвал хуучин үндэс нь дэлхийн соёл заншил, хуучин буруу дадлаас эргэх тухай юм. Мөн биднийг оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байгтун гэж тушаажээ. Жишээлхэд Бурхан бидэнд айдсын сүнсийг өгөөгүйг мэдсээр байж, эзэнд итгэж алхахын оронд айдаст хүлэгдсэн хിവэр байдаг. Энд хагалгаанд орохоос өмнө баг зэрэг айн даралт ихсэх, зүгээр болгоомжлох, өвдгөө сайх зэрэг мэдрэмж ороогүй шүү. Шүдний эмчдэр очих, хутганд гараа зүссний дараа ч юм уу осол аваараас айх зэрэг нь хүнд байх ёстой сэтгэл хөдлөл юм. Би айдсын сүнс буюу Бурхан дуудсан байхад дуудлага биелүүлэхээсээ айн хөдлөхгүй болгох айдсын сүнсэнд хүлэгдсэн тухай хэлж байгаа юм. Би эзэн дотор хүчтэй, түүгээр дамжуулан бүгдийг хийж чадна гэсэн ишлэл байдаг ч яг хийх болохоор өөрийгөө сүүл биш толгой гэж итгэхийн оронд би чадахгүй, би хинч биш гэсэн бодлоод орж ирэн хойс сууж бидний тархинд бичигдсэн хуучин програмчлал ажиллаж эхэлдэг. Бид Библийн үнэн үгээр шинжлэн сольсон шинэ программыг оюун бодолдоо тархиндаа суулгах хэрэгтэй. Энэ үйл явцад цаг хугацаагаа зориулан өөрийн оюун бодлоо шинжилээрэй. Мэдээж энэ бүхэн нь Христ дотор бид хинбэ гэдэг ойлголттой шууд хамаатай. Дараах үснэгтэд хуучин шинэ бодлуудыг жишээ байдлаар бичлээ. Та өөрийн зүгээс нэмж бичиж болно шүү. Хуучин мөн чанар мэдрэмжүүд. Аймхай, хүн намайг тоодоггүй, би хинч биш. Ганцаараа, үргэлж ганцаараа. Зориггүй, хулчхар, хаягдсан, завхай, харамж, араар тавигч, хулгайж, худалч. Харин Христ дотор би хинбэ гэдэг үснэгтэд хайрлагдсан, Бурхны хүүхэд, хүлээн зөвшөөрөгдсөн, зөвтгөгдсөн, Бурхны бүтээл, аюулгүй, Христтэй нэгдмэл, тослогдсон, сонгогдсон. Та хуучин мэдрэмжийнхээ оронд итгэлээрээ эзэн Христ дотор би хинбэ гэдгээ хүлээн зөвшөөрч алхаж эхэлнэ гэсэн үг. Үүний тулд үгийг судлан, ишлэл цээжлэн, оюун бодолдоо үннийг шингээх явдал чухал. Хэдийгээр зүрхэндээ итгэсэн ч та бодлоо, үгээ үйлдэлээ удирдах чаддаг болох ёстой. Бурхны амлагдсан газар хүрэхийн тулд үнийг зайлшгүй хийх хэрэгтэй. Учир нь ихэнх сүнслэг тулаан таны оюун бодол дотор болдог. Мөн таны хайртай дотны хүмүүсийн хэлсэн үг болон хүүхэд наснд болсон амьдралын альва асуудлууд таны дотор хүний буруу дуу хоолойг бий болгодог. Бид өөрсдөө мэдсэн мэдээгүй харанхуйн сүнслэг зүйлүүдэд үе таалгаа нээсэн байдаг. Оюун бодлоо шинжилэхийн тулд та зорилготойгоор үйлдэл хийх хэрэгтэй. Жишээ нь би дараах ишлэлийг ханандаа тогтоон үргэлж өөртөө сануулan уншдаг. Эцэст нь ах トゥ нараа юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн альва сайн үйл байвал магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаан бодцгоо. Филиппой 4-р бүлгийн 8-р ишлэл.
Үннийг өөрийн мөн чанартаа өөртөө бүрэн шингээхийн тулд та оюун бодлоо шинчлэх хэрэгтэй болдог. Хүний толгойд элдвийн бодол байнга орж ирдэг. Зарим судалгаагаар хүн өдөрт 12,000-аас 60,000 бодол, дунджаар 30,000 бодол хүнд орж ирдэг гэсэн байдаг. Тийм болохоор юу нь үнэн зөвийг бодож тунгаан альваа сайн үйл, магтууштай зүйлсийг санаж дурсаж байх нь бидний итгэлийн амьдралд нэн хэрэгтэй. Зарим бодол таны өөрийнх, зарим нь Бурханаас, зарим нь буруу газраас ирдэг. Библиэлд юу үнэн байна? Түүгээр өөрийгөө босгон байгуулж сурах нь маш чухал. Жишээн дайсан чи хинт ч хэрэггүй гэх үед би сонгогдсон, хайрлагдсан гэж бичигдсэн байдаг гэд ишиллээ гаргаад тулалдаж сурах хэрэгтэй. Гинэд осол аваарын бодол орж ирвэл ургуулan бодохын оронд хөөгөөд Бурхан хамгаалах талаар өөртөө сануулж болно. Буруу бодлыг ургуулж одоод цагаалтаад байх хэрэггүй гэсэн үг. Харин оюун бодол чинь үнэнтэй зөрчилдөж байвал та оюун бодлоо Бурханы үннээр сольж сурах хэрэгтэй. Энд Библиэд бичигдсэн итгэгч хүний талаарх амлалт болон үннийг жагсаан бичлээ. Та эдгээр ишлэлүүдээр тунхаглан залбирч болно. Жишээлбэл би Бурханы хүүхэд, би сонгогдсон гэх мэт. Номын 66-аас 67 дугаар хуудаснаас Христ доторх миний жинхэнэ төрөх гэсэн гарчиг доор та хайрыг хүрдэх зохистой. Би хүлээн зөвшөөрөгдсөн. Би үнд сэнтэй зэрэг холбоотой Библийн ишлэлүүдийг нэг бүрчлэн тусгасан байгаа. Та цаг гарган судлан уншихыг санал болгож байна. Та эдгээр ишлэлүүдийг өөртөө тунхаглан залбирч, зарим ишлэлүүдийг цээжилж болно. Бид мөн чанараа мэдэх нь маш чухал. Хэрэв би хүнд ч хэрэггүй, үүнийг би хийж чадахгүй гэж боддгоо шинжил солихгүй бол та үйлдэлээ, зорилгоо буруу бодлороо хязгаарлах болно. Жишээ нь сургаалт үгс 23 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийн эхний хэсгийг Монгол Библийн аль ч орчуулга дээр орчуулаагүй байдаг бөгөөд энэ нь хүн зүрхэндээ юу гэж бодно, тийм л байх болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл би байнга дайруулдаг, хүмүүс намайг байнга хайдаг гэдэг бодол нь үг болж, тэр нь таны амьдралд хэрэгжин, Бурханы төлөвлөгөөний дагуу танд бэлтгэсэн замд саад болж байдаг болохоор оюун ухаанаа Бурханы үннээр шинжилэн цэнэглэх явдал маш чухал. Ялангуяа сүнслэг тулаанд та муу сүнсэнд үүд хаалгаа нээхгүй, мөн дайралт ирэх үед бат зогсоход таны бодол, хэл яриа маш чухал. Жишээ нь та үйлчлэл тослогдож томилогдсон бол би тослогдсон гэж тунхаглаж залбирч болно. Энэ нь үнэн юм. Библи дээрээс тохирсон ишлэлүүдийг тунхаглаад харанхуй хүчийг хөөн залбирч болно. Жишээ нь миний тослогдсон хүмүүст бүүхөр, иш үзүүлэгчдэд минь хор хөнөөл бүү учруул. 1-р шастрэр 16 дугаар бүлгийн 22, дуулал 105 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл. Би энэ ишлэл ингэж бичигдсэн байдаг. Бузар сүнс чи надад хор хөнөөл учруулах эрх байхгүй. Миний гэрээс надаас зайл, хизээж буу орж ир гэж гүн залбирдаг. Ингэснээр анхаарлаа бузар сүнс дээр биш, харин Бурхан дээр, мөн би Бурхан дотор хэн гэдэгтээ хандуулдаг. Анхаарлаа сөрөг бодлоод, үзэл баримтлал, нөхцөл байдал дээр анхааруулахын оронд үнэн дээр, Христ дээр, мөн Библийн үнэн дээр анхаарах нь маш чухал. Та оюун ухаанаа Христийн оюун ухаанаар шинжилэн Христийг таньж мэдээрэй. Бидний амьдралын зорилго бол өдөр бүр Христ лугаа адил болох юм. Та Есүсийг улам таньж мэдэн түүний дотор өсөөрэй. Ингэснээр Христийн нэгүсэл таныг өсгөх болно. Хэрв та үнэхээр Есүсийг итгэлээр хүлээн авч сүнсээр дахин төрсөн бол та өөрчлөгдөх нь зайлшгүй. Үүндээ итгээрэй. Та Христ дотор л байхад үр жимс нь аяндаа ургачил таараа. За тэгэхээр Христ дотор та хэн бэ? Одоо ингэж залбирцгаая. Эфес 3 дугаар бүлгийн 14-өөс 21-р ишлэл. Иймд би эцгийн өмнө өвдөгсөгдөж, тэнгэр болон газар дах бүхэл овог отгийг нэрлдэг түүнд залбирч байна. Тэрээр өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхээ хүч чадлаар бидний доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Ингэж итгэлээр Христ зүрхэндтэй нутаглаж, бид нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаад, тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр бид нар Бурхны бүх дүүрлэр бэлхэх болтугай. Идүүгээ дотор маань ажилдаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээшгүй бэлхлаар үйлдэх чадвартай түүнд алдарн чуулган дотор бүх үеийнхэнд Христ Есүс дотор үеийн үед байх болтугай. Амен.
Доктор Жутманы Янжмагийн нэгүслэр дүүрч амьдрах үе номын 3 дугаар бүлгийг та хүлээн авч сонслоо.